Тийм хөөе чи асуусан асуултанд хариулт та. Энэтхэгийн ямар компани тэр газрын тосны үйлдвэрийг чинь барьж байгаа юм бэ? Чи болоод эдийн засгийн яам уулзсан уулзалт байна уу? Тэр улсуучин мөнгө төгрөгөө гаргаад юм яагаад барьдаг уу? Заавал энэ улсаас мөнгө авч иж ажил хийнэгээ суугаад идэг юм бэ? Тэгэхээр чи тэр сангийн яамаас асууад ууз. Надад олдоогүй байхгүй юм хөөе. Чи тэр үгээ хэлэх хэрэгтэй. Тэр компани надад олддоггүй маа гэд. За Эрдэнэ бүрэн адилхан. Ямар ч асуудалгүй тэр компани бол барьдгаа барьчихна. Өмнөөс нь мөнгөний маш яаралтай үгийгээ гүгэд хэн байгаа юм бэ? Тэр танилцуулга бидэнд өгөлт. Уулзалтынхаа протоколыг өгөлт. Хийсэн төлөвлөгөөгөө өгөлт. Хэдэн удаа уулзсан? Ямар машин хаанаас худалдаж авч байгаа юм? Тэрний гэрээ хилцээр нь юу байгаа юм? Тэгэл оруулж ирэл хүчнэдэд байх юм. Тоглоомгүй. Төсвийг алдагдaltaа баталт юм аа л гэдэг. Баталж болно. Зүгээр л өөр нэмж байгаа шүү дээ. 28 оны засгийг л ажилгүй болгож байгаа. 29 оны засгийг ажилгүй болгож байгаа. Ирээдүйд энэ ард түмнийг өрөнд оруулж байгаа. Үнэн шүү дээ. Урсгал зарлыг бууруулах аргагүй байна л гэдэг. Ямар ч асуудалгүй бууруулж болно шүү дээ. Завхлан сайд бол баахан 24% одоо алдагдлыг 24% нь багтаагаад барина гэж сүрхий хамгаалаад явсан ш. Та нар одоо буцаал 28 болгоцсон. Биш 31 болгоцсон. Гүтих ямар хэрэгтэй. Зүгээр олж байгаа мөнгөнийхөө хэрээр л амьдрал та. Эдийн засаг гэдэг чинь шал өөр газар байгаа ш. Тэр хөрөнгө оруулагчид гэдэг чинь шал өөр газар байгаа ш. Энхвэра. Чи болохоор зүгээр л төсвийн орж байгаа хэдэн төв. Энхвэр сайд хариулна. За энэ гадаад зээлийн ашиглалтын талаар сангийн яамныг хариуцсан газрын дараагад хариулна. 9 номерд. За 9 номер. Гандмөр гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэрж орвол тэгэхээр газрын тосны боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгчвэл бүгд найрамдах энэтхэг улсын Мега инженеринг гэдэг компани байгаа. Эрдэнэ бүрэнгийн бол Power China буюу Хятадын төрийн өмчт компани байгаа. Тэр зээлийн ашиглалтын хууль бол яг одоо энэ зээлийн хилцээрүүдийн хугацаанд газрын тос бол хамгийн тулгамдсан байгаа. Одоо 2028 онд улсын хурлаар саяхан баталсан зээлийн хилцээр дуусах ёстой. Үлдэгдэл буюу зээлийн одоо ашиглалтаас ашиглагдаагүй байгаа үлдэгдэл 4.7 их найд байгаа. Энэ тооцоолоор харах юм бол бид нар жилд төсөвдөр зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдээр 1.5-аас 2 их найдыг тусгах шаардлагатай. Гэтэл одоо яг улсын хурлаар саяхан баталсан нийт зээлийн төслүүдийн хэмжээнд 1.2 их найдыг л улсын хурл буюу төсвийн одоо бид нар хязгаар дотроо одоо урсгал зардал төсвийн хөрөнгө оруулалт шиг тэр зардал дотроо оруулж тооцоод 1.2 их найт батлагдж байгаа. Тэгэхээр энэ тооцоолоор арах юм бол яг 28 онд бид нар бол газрын тосны үйлдвэрийг бол яг ашиглалтыг нь нэмэгдүүлж гаргах бол боломжгүй байгаа. Гадаад зээлүүдийн хувьд бол тухайн одоо энэтхэгийн эгзийн болон Хятадын эгзийн банк талдаа бол Монгол Улсын засгийн газарт яг 2028 он 30 он гэхэд бид нар энэ хэмжээний зээлийн ашиглалтыг ашиглана гэдээ амлалт үүссэн. Ашиглалт болохоор яаж явдггүй гэхээр гүйцэтгэл нь яг ирээд бид нар эгзийн банк руу яг сангийн яамнаас аль биесээр гүйцэтгэлийг баталгаажуулаад захиа явуулсны дараа санхүүжилт нь орж ирдэг. Эгзийн банкнасаа гүйцэтгэгч рүү шилжүүлдэг гэсэн үг. Яг энэ ашигласан дүнгээрээ бас өөрийнхөө тооцоололд ашигласан дүнгээр тооцож явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг энэ бид нар одоо гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэх болохоос биш энэ хууль батлагдсанаар гүйцэтгэл гараагүй байхад нь бид нар санхүүжилтийг олох боломжгүй. Нөгөө талдаа болохоор яг энэ хилцээрийн дүн буюу улсын хурл яг энэ хилцээрийг хидэд одоо